Дараагийн мэдээ хүргэе. Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны ногоон зойр орчимд 56 настай эрэгтэй автозамаар гарах үедээ автомашинд мөргөлжээ. Үүний улмаас тархинд цус хуурж, зүүн хөл нь хугарч, гэмтэл согс судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байна. Тухайн хэсэгт замын аюулгүй байдлыг хангаагүй мөн явган хүний гарцыг хит хоол хийсэн нь хашлаг давхаас өөр аргагүй хүргэж байна гэж иргэд тайлбарллаа. За ногоон зойр гэх газрын автобусны зогсоолнууд яг энэ хэсэгт байрладаг. За эндээс зүүн зүгтээ бол 1 км гарны цаана бол явган хүний гарц байгаа. За харин баруун чигтээ бол 200 гаруй км-ийн цаана бол мөн явган хүний гарц байрладаг байгаа юм а. За энэ мэтчлэг явган хүний гарц бол харилцан адилгүй байралтаагаас болоод иргэд амар хялбар байдлыг бодож бол энэхүү хашлахыг бол давж гардаг. За үүнээс үүдээд зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд амнасаараа хохирох тохиолдол гарч байгааг бол бас ойр хавийн оршин суугчид бол хэлж байна. Гарцгүй айгу хэцүү газар байт. Тэгээд тэнцээ бол манай ах бол 18 цаг за нэг 20 минут явцсан. Асуулт орсон байлээ. Бидэрт бол 19 цаг 45 минутанд мэдгэцсэн. Бол ах маань бол хөл нь уурсан, зүүн хөл нь уурсан. Дархиндаа цус харуулцтай, ард дагцсандаа оёо тавилсан. Цус алдалтын байдалтай байсан толгооноос. Тэгээд одоо бол ах маань бол яг за одоо тэр цус хуралтын шимэгдүүлэх эмчилгээ дээр бол хийлгээд байж байгаа. Эмнэлэгтэй. Тэг хөл бол гипстэй босч чадахгүй хэвтрийн дэглэм барьстай л байж байна. Тухайн автозамын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс энэ төрлийн осол гарч байгааг иргэд хэллээ. Гүн дахиад махаа хийгээд үгүйсээ гарч болохгүй юм. Заримдаа шиг машин яваад гарахаа байцдгийг. Тэгээд одоо ийшээ хүмүүс явдаг тэнд гарч байхгүй. Одоо гарч марс иймэр байна. Автобусны бодлууд нь айгүй хоолхол тэрний жижигхэн гарцаасаа нэлээд зайтай. Яг ингээл дамжаал. Тохиолтой аймаараа нийтээ хоёрт ямар нэг энд ойрхон ихэл буудалтай холмоор байна. Автобусны буудал нь гарцнаасаа баг нэлээд хол. Айгүй хол штэ. 2025 он гарсаар Баянзүрхийн товчоо ургах наран хороолол орчимд зам тээврийн ослын улмаас 3 дугаар сард 1 хүүхэд, 4 дугаар сард 1 хүүхэд, харин 10 дугаар сард 1 том хүн гэмтсэн бол харин 6 дугаар сард 1 том хүн автомашинд дайруулж амиа алджээ. Замын аюулгүй байдлыг бүрэн хангах гэсээр байтал дахин 56 настай иргэн автомашинд дайруулж гэмтсэн иймд замын аюулгүй байдлыг хангахад холбогдох мэргэжилтнүүд анхаарахыг хүслээ. Хагас урдны зам жинрийн төлөөд байгаа. За энэ налахын зам дээгүүр одоо замаар хүүхдүүд гарахдаа зам тээврийн осолд өртөх ийм одоо эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаад байгаа. Анх бол 5 газар бүрэн гарцны ийм зураг төсөвтэй байсан. За гол нь одоо хятад улсаас замыг барихдаа тухайн замын төсөв бол багтахгүй байсан учраас хасаад ингээд одоо гүүртэй зам гүүргүүгээр хүлээгээд авсан асуудлууд байж байгаа. Тэгэхээр одоо 2026 оны нийслэлийн төсөвдөр 2 гүүрийг суулгая гэдгийг одоо хотын өдөртгуудтай ярьж зөвшөлдөж тохирсон үндсэндээ 1 гүүрний төсөвт өртөг 2.6 тэрбум, 2 гүүр 5.2 тэрбум маань суулгая гэдэг дээр бид хүн одоо 26 оны төсвийн төсөлд оруулаад явж байна. Нийслэлийн замын хөгжлийн газраас 2025 оны 4-р сард гарсан ослоос хойш хүүхдүүд ихээр зорчдог байршилд 4 хурц харуулагч хийсэн. Үүнээс хойш тухайн байршилд зам тээврийн осол гараагүй мөн томчууд болон хүүхдүүд айдасгүй зорчдог болсон гэд эрг үр дүн гарчээ. Цаашид ургах наран хороолол, эмийн ургамал Баянзүрхийн товчоо гэх мэт байршилд гэрлэн тохио хийхэр болсон. Гисэн хэдиж өнөөдөр хүртэл гэрлэн тохио суйрлуулах ажил эхлэхгүй байгааг иргэд шүүмжиллээ. Иргэдийн төлөөлөл энэ талаар нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад гэрлэн тохио хийх компанийг шалгаруулах ажил эхэлсэн байгаа гэж мэдээлжээ. Мөн 2026 онд налаахын замд анх төлөвлөгдсөн байсан гүүрэн гарцыг хийх төсвийг батлуулахаар төлөвлөд байгаа юм.